Улсын хилээр орж ирж байгаа тусламжийн бараа эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг нь хил дээр хураагдах тохиолдол их байдаг. Одоогийн байдлаар 170 эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл гайлын агуулхад хадгалагдаж байна. Хамгийн сүүлд 11-р сарын 2-ны өдөр Тайвань улсаас оруулж ирсэн тархи судлах шин төхөөрөмж гайл дээр саатуулагджээ. За Монгол улсын хилээр нэвтэрж байгаа бараа болоод тээврийн хэрэгсэлд гайлын байгууллага юуны өмнө аюулгүй байдлын зүгээс хяналт тавьж ажиллаж байгаа. Магадгүй тухайн бараа улсын хилээр нэвтрэхдээ чанар аюулгүй байдлаа алдсан, эсвэл Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хоригдсон, оруулж ирээд хэрэглэх явцад Монгол улсын нийт ард түмний эрүүл мэнд, эрх ашиг эдгээрт нь хор охирол учруулахаар бол түүнийг гайлын байгууллага шалгах, хянах хэрвээ шаардлагатай бол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэлээр үйл ажиллагаа чиглүүлж ажилладаг юм байнамаа. Гайлын татвараас чөлөөлөгдөх барааны чагсаалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан багаж хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж буцалтгүй тусламжийн бараанууд багтсан байдаг. Тийм боловч тухайн бүтээгдэхүүнээ хилээр оруулж ирэхээс өмнө холбогдох яамнаас зөвшөөрлийн үндэслэлийн бичиг авч гайлын ерөнхий газарт өгөх ёстой. Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмж хилээр саадгүй орж ирнэ. Үгүй бол нэмэгдсэн өртгийн 5% татвар, үнийн дүнгийн 10% татварыг төлж хилээр оруулдаг байна.